За хичээлийн сэдэв сонин нийтлэлийг салаалан хувиргах. Хичээлийн зорилго сонин нийтлэлийг тодорхой арга хэрэглэн салаалан хувиргаж санаа бүтээж сурах. За хэлэнд хувиргал хийх дөрвөн арга байдаг. Хураах буюу хасах, дэлгэрүүлэх буюу нэмж бичих, тонгоргох буюу байрыг солих, салаалах буюу хэлбэрийг өөрчлөх гэсэн дөрвөн төрлийн хувиргалын арга байдаг. За тэгвэл эхийн салаалах хувиргал гэж юу юм бэ? Салаалах хувиргалыг бүтээвэр, үг, өгүүлбэр, их гэд хэлний бүхий л нэгжидвэл салаалах хувиргал хийж болно. Эхийн хувиргал гэхээр эхийн бичлэгийн хэлбэрийг өөрчилж найруулж нэг утга санааг өөр хэлбэрээр илэрхийлэхийг бол салаалах хувиргал гэдэг. За салаалах хувиргал хийх аргууд ямар аргууд байна вэ гэхээр нэгдүгээрт нь бол эхийн хэв маягийг хувиргах. За энэ юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ тухайн бичвэр хүүрнэмж хэлбэртэй бичигдсэн байх юм бол эргцүүлэмж хэлбэртэй болгох юм уу эсвэл тоочмж болгох юм ингэж хэв маягийг өөрчилж болно. За хоёрдугаарт эхийн хэв маягийг хадгалаад агуулгыг өөрчилж болно. За энэ болохоор яг одоо эхийн бичигдсэн хэлбэрийг ашиглаж одоо агуулгыг өөрчилж бичих. За тухайн одоо ихтер одоо юу гэдэг юм нарны тухай бичсэн байг тэгвэл тэрхүү үеийн хэв маягийг ашиглаад дараагийнх дээр нь сарны тухай бичдэг ч юм ингээд доторх агуулгыг өөрчилж болно. За 3 дугаарт нь бол үг сонголтыг өөрчилж болно. Тухайн эхээс одоо эхийн доторх үгийг одоо ойролцоо тогтоогоор солин найруулж чиж болно. За 4 дугаарт нь бол албан яриаг албан бус энгийн ярианы найруулгаар өөрчилж болно. За тэгвэл одоо бүгдээрээ ихэд хэрхэн яаж салаалах хувиргал хийснийг жишээгээр тайлбарлая. За эхний их дэ болж эхлэлний утга найруулах соёл гэсэн одоо номон дээр байгаа нийтлэл их байна. За энд бол одоо 2003 оны 5 сард Улаанбаатар хотын засаг захиргааны эрх мэдэл бүхий дарга нарыг оролцуулаад хаяг реклам бол хотын соёл мөн гэсэн юм онол практикийн хурал болсон байна. За энэ хурлын үеэр 3 дугаар хорооллын одоо зам дагуух албан байгууллага компанийн зар сурталчилгаа хаяг чимэглэлийн үгийг тоол үздэл 3600 гаруй үгээс нь түүний 3100 одоо гадаад хэлний үг хэллэг байлаа. Тэгэхээр энэ бол одоо зүгээр орхиж болохгүй хэлний дархлаа аюулгүй байдалд одоо харангуут илтсэн төвшөөртэй асуудал юм гэсэн ийм нэг их байна. За энэхүү ихийг тэгвэл дараагийнх дээр салаалан хувиргажээ. Ингэхдээ яаж хувиргасан байна вэ гэхээр Улаанбаатар хотын гэдэг үгийг нийслэл хотын дарга нар гэдгийг албан тушаалтнууд эл хурал гэдгийг уг хурал одоо замын урд ард байгаа гэхийг замын өмнө хонь байгаа. За компани зар сурталчилгааг бол үйлдвэрийн зар сурталчилгаа. За онцлон тэмдэглэжээ гэсэн нэг тусгайлан онцолжээ. За орхиж үл болох баримт гэсэн өгүүлбэр одоо хэллэгийг орхиж болохгүй судалгаа төгшүүр мөн асуудал мөн гэх мэтлэр энд болохоор үг сонголтыг өөрчлөх буюу ойролцоо утгатай үгээр нь солин найруулж салаалах хувиргал хийжээ. За хоёр дахь ихийг хэрхэн яаж хувиргасныг харъя. За энд эхний одоо сонины их бол Монгол хүний ухаанаар бүтсэн морин хур хөгжмийг 2007 онд одоо олон улсын соёлын шинжилгээ ухааны байгууллага болох ЮНЕСКО-гоос дэлхийн хүн төрөлхтний ам буюу утга соёлын шилдэг өвөөр зарлан тунхаглаж батламж жижиг гаргажээ гэсэн их байна. За тэгвэл дараагийнх дээр болохоор одоо энд тухайн ихийн одоо хэв маяг хэлбэрийг ашиглаад агуулгыг нөрчилсөн. За эхнийх дээр бол морин хурын тухайсан бол хоёр дахь дээр одоо монголчуудын амьдралаас төрөн гарсан уртын дууг одоо ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний ам ба бит бус үеийн шилдэг дээжээр тунхаглаж батламж жижиг гаргалаа гэдэг ингээд эхнийх дээр одоо морин хурын тухайсан бол хоёр дахь дээр уртын дууны тухай болгож ингэж агуулгыг өөрчлөх аргаар салаалах хувиргал хийсэн байна. За иймэрхүү байдлаар ихэд салаалах хувиргал хийж болдог байна. За хичээлийн анхааралтай үзээд сорил даалгаврыг ажиллаарай.